Би ингээд сайн нэг хүнд үзүүллээ л дээ. Тэгсэн чинь удмын өвлийн үртэй байна гэдэг. Тэгээд удмын өвлийн үрээ удмаа цуглуулж байгаа лусын хорлол байна. Удмаа бүгдийг цуглуулж байгаа тог цэвэрлэг гэсэн юм байна. Тэгээд одоо би яаж удмаа цуглуулах вэ? Тэгээд өнөөр нь одоо очиод хэлж ярих гэхлээр зарим намайг ойлгохгүй. Тэг яг яаж тэр лусын өвлөөрийг би арилгах вэ? Яг хоёр юм зэрэгцээд ороод ирж байна л да. Нэгдүгürt удмын өвлөөр, хоёрдугürt лусын өвлөөр ч гэдэг юм тий. Хоёулаа бидний энерги эрчим хүчийн амин орон энергийн их усүр бас болдог. Яг удмын өвлийн үрийг хүмүүс бусдаар засуулах, хэнийг нь ламбу, одоо христийн пастраар засуулах, ертөнцийн эзнэр засуулах тухай юм ойлголт яваад. Гэтэл энэ удмын өвлийн үр өөрөө юу юм бэ гэдгийг бид нар маш ухамсартайгаар ойлгож явах нь маш чухлаа. Тэгэхээр нэгэн түүхэн дээр бол нэгэн одоо зүгээр богино хэмжээний түүхэн дээр хуваалцахад ээж нь дахианы мөчөө хугалж хэрчиж шараад исэн байгаа тий. Тэрийг охин нь бас авцсан байгаа. Гэтэл уг чанартай ээж нь тэрийг хинээс сурсан бэ гэж эмээгээс нь сурсан. Тэгээд тэр дахианыхаа мөчийг шарахтаа хэрчээд мөчийг нь хугалж хийгээд исэн чи эмээ нь ерөөсөө тийм жижигхэн хариулын тавган дээр л шарж исэн байхгүй. Тэгэхээр ээж нь тэрийг нь сураад охин нь тэрийг нь бас сураад явж байгаа. Тэгэхээр яг энтэй адилхан үлийн эр гэдэг бол бидний зан характер, ёс суртахуун, өөрсдийн сүнсэн биений дотоод мэдрэмжүүд үе удам дамжаад ингэж хүмүүст одоо үр хүүхдүүдэд маань тий өөрсдөд маань дээрээс ирсэн ийм зүйл байна.